Давааргийн төл мэдээллийн хөтөлбөртэй хамтаага үзэгчдэд баярлалаа. Үргэлжлүүлэн халуун сэдв болон хүргэж байна. Манай өнөөдрийн болонд Иргэний зориг ногоо намын ерөнхий нарийн бичгийн дарга өдөр ярилцж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Сүүлийн үед та хамтаа холбоотой олон асуудлууд яригдж байгаа учраас энэ нь бол цаг үеийн асуудлаар бас тантай ярилцъя гэж дуудсан юм байна. Сүүлийн үед бол Иргэний зориг ногоо нам ардсан намдаа нэгдэх үгүй гэдэг асуудал бол нэлээдгүй яригдж байгаа шүү гэн. Тэгэд энэ талаар бол та нам дээр гаргаж байгаа шийдвэрүүд юм олон асуудлууд байгаа. Сонио ачнаасаас үзэхтэй хуваалцаач. Тийм ээ, өнгөрсөн 2 сард ардсан намаас манай албан ёсоор нэгдэх саналыг хүргүүлсэн. Нэгдэх саналыг хүлээж аваад бид нар за ямар ч байсан намын тухай хуулиараа анхан шатны нэгжүүдээр хилцүүлэх ёстой юм байна. Энийг хилцүүлье гэж санамж бичиг ардсан намтай зурсан. Энийг маань харин санамж бичгийг маань ардсан намтай нэгжлээ гэд нэлээд шуугсан. Энэ дээр бас манай гишүүд ер нь зарим буруу ойлголттой их бухимдалтай ч байсан усуд би зарим ч бол баярлуулж авсан байх. Тэгээ энэ санамж бичгийн хүрээнд бид нэр 3 сарын 5-ны хүртэл орон нутагт дүүрэг аймагуд дээр хилцүүлэг явуулсан. Нэг намаас санал тавьсан, нөгөө нам тэр саналыг авсуучраас хилцэх ёстой. Энэ журмаараа бид нэр хилцүүлэг явуулаад ерөнхийдөө дөнгүүд бол гарлаа. Хилцүүлгийн дөнгүүд гарлаа. Одоо энэ нэг нэгтгэхэд биднээс үндэсний хороон дээр тавьж асуудлыг улс төрийн шийдвэрээр гаргана. Гэхдээ ер нь бол хилцүүлгийн үр дүнгээр бол ер нь ихэнх аймагуд дүүргүүд дээр бол ер нь нэгдэх нь буруу юм а дангаараа юм уу эвсэж сонгуульд орох нь зөв юм а гэдэг тийм шийдвэр гарч байгаа шүү дээ. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад бол хэд хэдэн уулзалт хурлуудыг зохион байгуулсан гэдэг юм мэдээлэл бас байгаа шүү дээ, тийм үү? Тий. Хамтарсан ажлын хэсгийн хуралдаануудаар бол ямар хөө санал гормын саналч гэдэг юм ямар санал зүйлүүд яригдэж байна. Ер нь хамтарсан ажлын хэсгийн хуралдаануудаар намууд нэгдвэл юун дээр нэгдэх вэ? Үзэл баримтлалаа өөрөөснийхөө мөрийн хөтөлбөр дээр юун дээр нэгдэх вэ гэдгийг голчилж ярьсан. А энэ дээр бол хоёр намаас бол ажлын хэсгүүд гараад ярилцахдаа гол нь биднээс үзэл баримтлал тэгээд намын анхан шатны байгууллагуудад яаж орж ажиллах вэ? Намын хууль ажиллагааг цааш нь яаж энэ бодлогоо хэрэгжүүлж явах вэ гэдэг дээр л голж ярьсан байна. 3-4 удаагийн ажлын хэсэг хуралдсан байна. Ер нь бол ардчсан намаас танаа намд саналыг тавихтаа бол Иргэний зориг ногоо нам ардчсан нам хоёр бол үзэл баримтлалын хувьд бол айхтар их зөрүүг учраас танаа намыг ардчсан нам өөртөө нэгдээч гэсэн юм саналыг тавьсан. За таасаа хэллээ танаа намын зарим гишүүд эмччд бол нэгдэх ус эвсэх байдлаар орсон дээр гэсэн байр суурийг ерөнхийдөө бол илэрхийлж байх шиг байна. Тэгэхээр сая батлагдсан энэ сонгуулийн тухай хууль бол бусад энэ улс төрийн намуудын тухай хууль холбогдох хууль тогтоомжуудад за одоо тэгээд бас үлдэж байгаа сонгуулиас өмнөх цаг хугацааны хувьд жир нь бол хоёр нам нэгдэх асуудал энэ бол ямар шатанд ямар ирээдүйд ямар төлөв байдалтай танд харагдаж байна. Юун дээр ардчлалын чиг баримжаатай намууд гэдэг утгаараа нэгдэх саналыг тавьсан баг. Үзэл баримтлалын хувьд бол хоёр намд бол нийлэгч юм бий бас өөр зөрүүтэй юмнууч бий. Тодорхой бодлогууд дээр цаг хугацааны хувьд бол үнэхээр шахачлаа. Одоо 1 сарын дараа гэхэд бид нэр сонгуульд оролцох тухайга сонгуулийн ерөнхий оронд бэлтгэх боллоо шүү дээ. 1 сарын дотор одоо үндсэндээ 4 сарын 29-ний дотор гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд одоо нэгдлийн асуудлыг ярина гэх юм бол Арс намын үндэсний зөвлөхөөрөө хуралдаад дөрмөө өөрчлөлийг хурлаа хуралдаж баталгаажуулна, дээд шүүхт бүртгүүлнэ. Манайх бас яг энэ шатамжлагаар явна. Ингээд хийхэд бол сарын дотор нь бол ягаж багтахааргүй боллоо л доо. Сонгуулийн хуулиар дээр бол нэгдэх асуудал бол нээлттэй байгаа. Эвсэх асуудал байгаа. Гэхдээ бас нэг юм дээр орон нутгийн сонгуульд эвсэл байгуулж орохыг сонгуулийн хуулийн дээр бол дутуу орхисон байна лээ. Энийг энд бүр хэлмээр санагдаад байна. Яг тэгэхээр их хурлын сонгуул болоод ерөнхийлөгчийн сонгуульд намууд эвсэж орно гэж оруулсан мөртлөө орон нутгийн сонгуульд болохоор намууд нэр дэвшигчийг гаргаж ирнэ гэдэг эвсэл гэдэг үг нь байхгүй болсон. Энийг манай их хурлынхан тооцоолж хийсэн юм эсвэл бас нөгөө 6 сарын гэдэг тэгээ адилхан мартаад хийчихсэн юм энийг бол хэлж мэдэхгүй байна. Тэгээ ямар ч байсан орон нутгийн сонгуул дээр эвсэл байгуулж орох тэр заалт нь бол дутуу орхигдсон юм байлээ. Тэгэхээр таасаа хэлэлт нэгдэх асуудал бол мэдээж хэрэг олон шатамжлагтай учраас цаг хугацааны бараг хайчинд орчлоо гэж хэллээ. Эвсэх асуудал бол цаг хугацааны хувьд бол байж болох асуудал гэж ойлгож байна. Тийм, эвслийн асуудал бол намууд хоорондоо эвсэж сонгуульд орох бол цаг хугацааны хувьд бол боломжтой байгаа. Эвсэл байгуулахын тулд юун дээр эвсэх, ямар үзэл баримтлал, ямар чиг шугам дээр нэгдэх эвсэл байгуулах вэ гэдгээр тэрнийг зөв тодорхойлох юм бол болно. Зөвхөн зүгээр суудлаа авахын тулд ялахын тулд эвсэл байгуулныг бол өнж утгагүй шүү дээ. Мэдээж хэрэг сонгуульд өгч байгаатай холбогдуулаад ардчсан намынхан бол ирэх 6 дугаар сард болох сонгуулиар аль болох
олон суудлыг парламентд авах байдлаар бусад намуудаа бол өөртөө нэгтгэх юм тактик боловсруулж байна гэж яригадаад байгаа. Энэ дээр бол та юу гэж харж байна? Ер нь аль ч нам сонгуульд орохдоо бид ялна. Дараа нь сонгуулийн дараа юугаа төрийн удирдлагыг аваад ингээд бодлогоо хэрэгжүүлээд явна гэж тооцоолдог. Энэ бол бас Ардчилсан намын энэ тавьсан санал нь тэр бодлогынхаа өрөөнд тавигдсан байх л та. Тий. За, Иргэний зэрэг нагаан намынхаа одоо удахгүй сонгуул болох гэж байна. Танай намын хувьд бол сонгуулийн тойргууд дээр гишүүдээ хуулах ажлууд ер нь эхэлсэн үү? Ер нь бид одоо сонгуульдаа бэлдээд ер нь бичиг заасны хувьд болоод мөрөн хөтөлбөрийн хувьд ажлын хэсгүүд гараад ажиллаж байна. Сонгуулийн тойргууд дээр бол тодорхой улсууд яригдж байгаа. Тий. Энийг бид үндэсний хороогоор баталгааж болно. Үндэсний хороогоор сонгуулийн аль тойрог дээр хэн гарах уу гэдгийг тэрүүгээр шийдвэрлээд тэрнийхээ дараа зарлана. Одоо бол араа эртээ байна л да тий. Тэгээ мэдээж хэрэг сонгуулийн тойргууд дээр гишүүдийнхаа нэг зоохоос гадна эвсэл болох уугүй гэдэг асуудал бас нэлээд хажинд орогдсон байгаа учраас хүлээлтийн байдалтай байна гэж ойлгож байна. Тий, ер нь бол зарим тойргууд зарим асуудлууд бол хүлээлтийн байдалтай. Гэхдээ энэ бол 4 сарын 10-15-ны дотор бол шийдэгдэх байх. Тэрнээс хойш бол ажил шуудраад явчихна гэж бодож байна. Өнөөдөр манай намд бас эвсэл байгуулж орохоор санал тавьсан намууд бол байгаа. Тэгээ жишээ нь хүн намаас санал тавьсан бид нэр ажлын хэсэг байгуулад явж байна. Зарим намуудтай бол албан бус уулзалтыг хийгээд явж байна. Тэгээ энийг албажуулаагүй л байна. Тэгэхээр Иргэний зэрэг нагаан нам бол эрхэн их сонгуульд бол ганцхан ардчилсан нам гэлтгүү. Бусад улс төрийн намуудтай бол эвсэх байдлаар бол бас нээлттэй, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандна гэж ойлгож болох уу те? Зөв, тэгж ойлгож болно те. Иргэний зэрэг нагаан намын донд бас сүүлийн үед бол энэ ардчилсан намтай нэгдэх асуудал. За тэгээд зарим нэг асуудлууд дээр багсаг нам дотроос зөрчилдөх, за тэгээд байр суурь зөрөлдөх асуудлууд байгаад байгаа шиг байна. Та зөвхөн нэг нүгөө ойлгоод. Ер нь хувь улсуудын хувьд бол зөрүүтэй үзэл бодол байх нь бол эрүүл. Тэр бол байдаг асуудал. Ганцхан нэг ардчлалын зарчмаа бариад олонхийнхаа саналыг шийдвэрийг дагаад явдаг тэр намын соёл бол байгаа. Манайд бол энэ соёл хангалттай байгаа. Бид 16 жил Монголын улс төрд бас тодорхой өөр гүйцэтгэд явлаа. Энэ соёл бол манайд хангалттай суусан. Тэгэхээр олонхийнхаа шийдвэрийг дагаад тэр өөр үзэл бодолтой улсууд маань тэрнийгээ дагаад явна л гэсэн үг. Тэрнээс ч дотроо зөрчилдөөд хагаралдаад байгаа юм ерөөсөө байхгүй байгаа. Тэгэхээр Иргэний зэрэг нагаан нам бол ардчилсан намтай эвсэх асуудал дээр бол нааштайгаар хүлээцтэйгээр хүндэтгэлтэй хандан. За гэхдээ энэ асуудал бол цаг хугацааны хувьд авч учраас бол яг өнөөдөр бас хэлчих боломжгүй байна гэж ойлгож байна. Тий. Ер нь бол эвслийн асуудлыг биднээс дахиад үндэсний хороогоор л шийдэн штэ. Аль намтай эвсэл байгуулж орох уу, яаж сонгуульд орох уу гэдэг чи шийддэг байгууллага нь үндэсний хороо. Тэрэндээ бид саналаа боловсруулад оруулах ёстой. Энэ санал боловсруулах үүргийг 1 сарын 23-нд бидний хуралдсан үндэсний хороо маань бидэнд үүрэг болгоод өгчихсөн байгаа. Тэр үүргийг биелүүлэхийн тулд бид одоо ажиллаад энэ эвсэл байгуулах дангаараа оролцох янз янзын тактикийн асуудал яригдал явж байна л да. Та бас нэг хэвлэл өгсөн ярилцлагандаа бол сая батлагдсан сонгуулийн тухай хууль бол улс төрийн бусад зарим нэг жижиг намууд зарим намуудад бол их халгаатай юм хууль батлагдлаа. За тэгээд улс төрийн том хүчнүүд бол өөрсдөндөө зориулаад энэ хуулийг баталчлаа гэж хэлж ирсэн. Энийг та бас яагаад ингэж хэлсэн энэ талаас тодорхой хариулт өгөөч. Яагаад тэгэхээр урд нь бол түрүүчийн сонгуулийн хуулиар зөвхөн 5% босох гэдэг юм намууд тавигдсан байсан 5% босох. Энэ бол нөгөө профессионал тогтолцоогоор. Гэтэл саяын хууль дээр бол дахиад нэг босго нэмж тавиад нөгөөх нь тойрог заавал хүн гарсан байх гэдэг босгыг тавьсан. Ингээд 2 давхар босготой болчлаа. Нөгөө талаас нь бол нөгөө намуудын сурчлагын их хугацааг 17 хоног болгож байна. Яг сурчлагын хугацаа 17 хоног байгаа. 17 хоногийн хугацаанд тойрог дээр өөрийгөө таниулаад нийгэмд хүлээн зөвшөөрөгдөд ард иргэдэд мөрийн хөтөлбөрөөр таниулаад гардаг тим супер хүн гэж байхгүй л дээ. Тэгэхээр одоо шинэ залуу боловсруучсан болоод шинэ намуудад энэ хууль бол халгаатай юм тэрүүгээрээ. Энэ бол хуучин таньдаг улсууд нь эргээд сонгуульд гарах тэр бололцоог бүрдүүлж байна нэг талаасаа. Нөгөө талаас нь бол түрүүчийн орон нутгийн сонгуульд бол эвсэл байгуулж орох заалтыг хаснараа бас нөгөө намуудыг орон нутг дээр жижиг намуудыг одоо хоорондоо эвсэл байгуулж орох тэр имийг нь бол санаатай болоод санамсргүйгээр хаачлаа л да. Тий. Яа баярлалаа. Нэгэнт аймаг нийслэлийн сонгуульд одоо ингээд цуг орох болж байгаа учраас их хурлын сонгуульд цуг орох болж байгаа учраас энэ орон нутгийн асуудал зайлшгүй яригдах хэрэгтэй асуудал. За.
За баярлалаа. Төл мэдээллийн хөтөлбөрийн халуун сэдв булан маань энэ төрөйд өндөрлөж байна. Манай өнөөдрийн буланд иргэний зориг ногоо намын ерөнхий нарийн бичгийн дарга өдөр оролцлоо. Үргэлжлүүлэн төл мэдээллийн хөтөлбөрийг хүлээн авч үзнэ.